Баруун бүсийн 5 бомтоор малын тижээл гурилыг импортын татваргүй оруулж ирэх эрхийг засгийн газарт олгосон тогтоолын төслийг улсын хурл өнөөдөр дэмжиж баталлаа. Баруун бүсийн үйлчлэлтийн эрсдлийг бууруулах богино хугацааны арга хэмжээний хувьд энэ тогтоол бодит дэмжлэг болгоч улс төрийн хувьд дараагийн 100 бүрт давтагддаг төр арга хэмжээний хүрээнд үлдэх эрсдэлтэй. За санал хураалтын дүнд гишүүдийн дундах байр суурь хуваагдмал гэдгийг харуулж байна. Зуудын хохирлоор сүүлийн жилүүдэд 8 их найт төгрөгийн үнэлгээ бүхэн мал сүргээ алдсан нь өрхийн амжиргаа бүс нутгийн эдийн засаг хямрахад хүргэсэн. Өмнөх энэ алдаагаа давтахгүй тулд цаг алдалгүй урьдчилан сэргийлэх бодлого хэрэгтэй гэж засгийн газар үзжээ. Харин баталсан тогтоолын төслийг буюу татварын 5% тижээл 15% гурилын татварыг 4-р сарын 15 хүртэлх тэглэх саналыг засгийн газар баталсны дараа хэрэгжүүлэх юм а. Тижээлийн одоо байгаа 5%-ийг тэг хувиар гурилын импортын 15% татвар байгааг тэг хувиар гэж одоо манай яамнаас саналаа засгийн газарт оруулна. Тэгээд засгийн газар бол эцсийн шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл баруун бүсийн нэр заасан 5 бомтоор импортын татваргүй малын тижээд болон гурил оруулж ирэх юм боломж бүрднэ гэдгийг аж ахуйн нэгжүүдэд бас мэдээлж байна. Хэрвээ одоо энэ гайлын татварыг тэглэхдээ 15% татвар багасна. Ингэсэн тохиолдолд бол гурил бол 70 мянган төгрөгөөр Баялгийн аймагт одоо бүх зардлаа төлөө 70 мянган төгрөгөөр ирэх боломжтой. Тэгэхээр энэ импортын зөвшөөрлийн асуудалгүй болгосон тохиолдолд бол нэг ард иргэдтэй нэг манай бизнес эрхлэгч нар нэг жоохон багахан шиг одоо ашиг хийгээд одоо борлуулаач гэдэг ийм л одоо зүйлийг хэлмээр байна. Өмнө нь ийм хөнгөлөлт 8 удаа хэрэгжсэн ч баруун бүс нутгийн үйлдвэрлэлийн суурь өөрчлөгдөөгүй байна. Тиймээс эдийн засгийн талаас импортын татвар тэглэх шийдвэр нь богино хугацаанд тижээлийн үнийг бууруулж, малчтын дарамтыг багасгахч дотоодын тижээл гурилын үйлдвэрлэлийг урт хугацаанд сулруулах магадaltaй. Баруун бүсэд тижээл гурилын үйлдвэрлэл хөгжөөгүй суурь шалтгааныг татварын хөнгөлөлтөд давтан холбосон ч бодлогын доктортой байдлыг эргэн харах шаардлагатай гэжээ. Тэгэхээр нэг удаагийн энэ үүс тижээлийг оруулж ирэх гэхээс илүүтэйгээр аль аль бүс нутгуудад мал аж ахуйн онцлогт таарсан энэ одоо газар тариалан хөдөө аж ахуйн одоо бодлогыг хэрэгжүүлэх юм бэ гэдэг л зүйл байгаа. Тэгэхээр энийг бас засгийн газар анхаараач. Их хурл хуулийн бодлогод өөрчлөлт оруулсан, гурил үйлдвэрлэл унсан, газар тариалан унсан. Үр дагавар одоо энэ. Бид аж тунтмалаа ухаж зараад валютаар авдаг ажил руугаа буцаж орж байна. Баруун бүс нутаг дахиж энэ малын тижээл гурилын асуудалд орохгүй тулд дотоод тариалтан дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна гişүүдээ. За эцсийн хилцүүлэх санал хураахад байнгын орооны зөрүүтэй санал 55.1%-аар дэмжигдэж, тогтоолын төслийг батлах саналд 54.4% дэмжлэгээр тогтоолыг баталлаа. Төрөөс богино хугацааны хөрөх арга хэмжээнээс гадна бүс нутгийн үйлдвэрлэлийн бодит хөгжил, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах стратеги өгүүлэгдэж байна. Мөн энэ удаагийн татварын хөнгөлөлт бодит үр нөлөө үзүүлэх хэсэг нь засгийн газрын дараагийн шийдвэр орон нутгийн оролцоо, үйлдвэрлэлийн бодлогын тууштай байдалтай шууд уялдах юм а.